Сайн бацхан уу өнөөдрийн мэнд. Энэ удаагийн эмчилгээгээр барааны нэр төрөл болон агуулгах диет системийн ерөнхий тохиргоонуудтай буюу лавлах болон тохируулахтай танилцуулна. Параметрал худалдаа авах, борлуулах баримтуудын үүсгээс өмнө эхний ээлжинд дараах тохироо болон давлгаануудад танилцах хэрэгтэй. Параметрал үйлчилгээ. Параметрал үйлчилгээ бүтээх данс, параметралын үнийн төрөл, хэмжих нийжийн ангилагч, мөн агуулгууд. За ингээд бидний бүглэх ёстой эхний лавлгаа бол параметрал үйлчилгээ зэс рүү ороод уг зэс рүү ороод параметрал үүсгэхдээ шин бүлэг үүсгэх төвшлүүр дээр дарж шин параметралын хавц үүсгэж болно. Жишээлбэл хангамжийн материал гэх шин бүлэг үүсгэхдээ товч нэр хэсэгт үүсгэснийхаа дараа бичиж таагаад үүсгэсэн хавцсан дотор дахин шин төрөл үүсгэх боломжтой. Ингэхдээ хавцыг нээснийхээ дараа үүсгэх товчийг шинээр үүсгэх. За одоо бүгдээрээ шин бараа хэрхэн үүсгэх талаар харцгаая. Шин барааны харьяалах тавц руу орсны дараа үүсгэх гэж дараад энэ үед бараа үүсгэх шин цонх гарч ирнэ. Энд та тухайн бараатай холбоотой мэдээллүүдийг бүгэлж өгнө. Тухайн барааны хэмжээх нэгж заагаад тэгээд тухайн барааг худалдах үед нөтийн TT03 тайлангийн заасан зүйл заалтруулсахад явах болно. Та үнийг барааг анх үүсгэхдээ нэг л удаа тохируулж өгнө. Хүлээн авсан нөтийн төрөл гэсэн дээр хутлаа авсан барааны дүн тайлангийн аль зүйл рүү засагдахыг заана. Хэрвээ барааг дотоодоос худалдаа авсан бол дотоодын зах зээлээс худалдаа авсан бараа ажил үйлчилгээ гэдэг төрлөөс сонгоно. За тухайн бараа импортоор орж иж байгаа тохиолдолд импортлогч ачаа галын мэдүүлгийн дугаар их талбаруудыг сонгох төвшгийг дараад бүглөө явах боломжтой. Тухайн бараатай холбоотой шаардлагатай мэдээлэл бүгсний дараа халтгалаад таана. За жишээлбэл шин үйлчилгээ үүсгэхдээ үйлчилгээнд хамаарах хавцсан дотор үүсгэнэ. Шинээр үүсгэх гээд засварын үйлчилгээ тийм үү. За ингэхдээ үйлчилгээ хийх чагтыг тавьж өгөх шаардлагатай. Үүнээс хамаарат нөтийн орлогын төрөл нь өөрчлөгдөж байгааг харж байгаа. Хичээд хав. За дараагийн параметрал бүрдэх данс нь борлуулалт эсвэл худалдаа авалт хийх үед энэ дээр хийгдсэн тохиргооноос програм дээр анхны утгаар дутагдана гэсэн үг. Тодорхой бараа илгэс барааны бүлгээр нь тохируулах боломжтой. Жишээ нь цаны үүсгэсэн барааны бүлгээр шин бүртгэх данс үүсгэж үзье. Үүсгэх гэж дараад хэрвээ танах програм дээр нэг байгууллагаас гадна өөр байгууллагын бүртгэл хөтэлдэг бол байгууллага агуулгах бүрээр өөр тохируулах боломжтой. За байгууллага сонгоод агуулгахаа сонгоод параметрал үйлчилгээ хийх талбарт үүсгэсэн жишээ хангамжийн материалын хавцаа сонгох хэрэгтэй. За бүртгэлийн данс нь 14-ийн 01 түүхийд хангамжийн материал хүлээн авсан нөтийн зүйлийн нөтийн дансыг зааж өгье. Нөтийн үлгэр
борлуулалтын биш. Чи 12-ын 5-1 шүү дээ. 34.5. Борлуулалтын орлого нь 1.1. Мөн барааны өртгийн дансыг заа. За бичээд хай. За энэ тэгэхээр хангамжийн материал хавцсан дотор үүссэн байгаа хараалагдах бараанууд дээр саний хийгдсэн тохиргоо ажиллана гэсэн үг. Жишээн дээр харуулбал худалдаа авалт болон борлуулалтын системийн бараа бол үйлчилгээний борлуулалт журууд үүсгэхдээ за байгууллага нь үйлдвэрийг сонгоод агуулга нь хангамжийн агуулга. Агуулгын хангамжийн агуулга гэж сонгоод за харилцагч нь ямар ч хамаагүй харилцагч сонгоод за энэ дээрээ за энэ дээр нөгөө бараа үсгсэн бараагаа юм бол бидний хийсэн тохиргооны дагуу 14.01 гэж бүртгэлийн дансан татагдсан байна. Орлогын данс нь 51.1. Зарлагын данс нь мөн тохиргооны дагуу татагдсан байна. За хэрвээ бид энэ дээр өөр агуулга сонгох юм бол аль эсвэл бараа материалын бүртгэх данс тохиргоон дээр оруулаагүй байх тохиолдолд ингээд сонгоод үзвэл бидний бүртгэлийн данс нь 14.51 болж орж ирж байна. Энэ нь бараа материал бүртгэх данс уг тохиргооноос програм анхны утгаар татж байгаа гэсэн үг. Мөн энэ дээр мэддэг шаардлагатай бас нэг зүйл нь бараа материал үйлчлэгийг авах дээр багс гэдэг барааны карт руугаа орж агаад бараа материал бүртгэх данс журууд үүсэхдээ тухайн барааны бүртгэлийн дансыг тохируулж байгаа. Ингэхдээ дансын 14.02 цаагаа түүхий материал өөр данс сонгож өгч цэцгээ. Ингээд худалдаа авалт болон борлуулалт хэсгээр борлуулалтын баримтан дээрээ дахиад очиж үүсгэж үзвэл нэг ч хамаагүй харилцагч дээр за ингээд харах юм бол бүртгэлийн данс нь 14.01 гэж харагдаж байна. Бидний саяны тохируулж өгснөөр татагдана гэсэн үг. За энэ дэр хэрвээ бид нар өөр агуулга зааж өгсөн тохиолдолд мөн адил энэ данс байгаа 14.01 дансын оруулж ирж байна. За тэгэхээр бараа материал бүртгэх данс гэдэг тохиргоо маань ийм зарчимтай ажилладаг юм байгаа. За дараагийн бараа материал үнийн төрөл гэх лавлах нь ямар учиртай юм бэ гэхлээр хэрвээ бэлтгэн нийлвчээс бараа материал худалдаа авахдаа нэг үнээр борлуулахдаа өөр үнээр борлуулж байвал мөн бараан дээр хэд хэдэн үнийн төрөл оруулах боломж шаардлагатай үед үгтс ашиглагдана. Шинээр үнийн төрлийг үүсгэж үзвэл үүсгэх гэж дараад за нэр хэсэгт
худалдаа болтын үн гэж нэр үсгээд үнийн валют анхны утгаар нь басааж өгөх боломжтой. Мөн үн дээр нь нөт орсон уугүй гэдгийг зааж өгнө. За ингэсний дараа бичээд хаана. За тодорхой нэг бараан дээр үнийн төрөл зааж өгөхдөө бараа материал үйлчилгээ гэх лавлах дотор ороод ямар ч хамаагүй за энэ жишээлбэл энэ тест гэдэг бараан дээр барааны карт руу ороод бараа материал үйлчилгээний үн гэж ороход тухайн энэ огноогоо бас зааж өгөх шаардлагатай. Тухайн огноо үн тохируулж байгаа огноогоо заагаад тэгээд тухайн энэ тест гэсэн барааны маань борлуулалтын үнэ нь 55 худалдаа авалтын үнэ 50,000 байна гэд бичээд үнийг бичих гэж дарахаар програм автоматар бараа материал үйлчилгээний үнийг тогтоох гэсэн баримтан дээр үндэслэлд үүсэж байна. За уг хэсэгт 2 дараад тунгалдаг шил дээрээ дарах юм бол бараа материал үйлчилгээний үнийг тогтоох гэсэн баримт шууд үүсэж байна. За энэ баримт маань барааны нэр төрөл болон агуулгах дээд системийн үн хэсэгт байрлах бараа материал үйлчилгээний тогтоох гэж байгаа. За ингэж харах юм бол автоматар бидний саяны үүсгэсэн 2 баримт нь харагдаж байна. Тэгэхээр энэ баримтан дээр ч гэсэн үүсгээд барааны үн оруулаад явах боломжтой. За жишээ болгоод бид нар бараа болон үйлчилгээний борлуулалт хийж үзье. За бид нар сая үн тогтоохдоо 6 сарын 1-ээр оруулсан. За тэгээд борлуулалтын баримтаа бас адилхан огноогоор зааж өгöd. За Agmarko гэдэг харилцагч дээр за энэ үн болон валют янзлах гэдэг холбоос руу орох юм бол үнийн төрөл гэдэг хэсэгт борлуулалтын үн гэж сонгоод окей дарна. Огноо 6 сарын 1 нь гэж тохируулсан байна. За үүний дараа дээрээ бараагаа үнэ нь автоматар 55,000 борлуулалтын үнэ гэдэг нь татагдж байна. Мөн энэ харилцагч Agmarko гэх компаниг гэрээний дотор үнийн төрөл зааж өгснөөр батлаад хаавал за ингэснээр мөн барааг оруулах юм бол оруулаад харуул мөн адил татагдах болно. Тэгэхээр ийм аргаар барааныхаа үнийг оруулах боломжтой юм аа. За ингээд харилцагчтай хийх гэрээн дээр зааж өгсөн үнийн төрөл нь өөр баримтууд дээр тухайн харилцагчийн гэрээг сонгож ашиглаж байгаа тохиолдолд автоматараа татагдана гэсэн үг. Мөн энэ дээр бараа материал үйлчилгээ хэвцэн дотор ямар нэгэн барааны карт руугаа ороод харах юм бол энэ хэсэгт барааны материалын тайлан гэж харагдаж байна. За ингээд орох юм бол бараа материалын тайлан өөрөө үг. Гэхдээ барааны эхний үлдэгдэл, орлого болон зарлага, эцсийн үлдэгдлийн мэдээлэл эндээс харах боломжтой. Уг бараа маань ямар дүнгээр орлогдож зарлагдсан бэ? Хэдэн ширхгийн тоогоор ямар нэгжийн үнээр гэдгийг бас харах боломжтой. За мөн тодорхой бараан дээр зураасан код буюу баркод оруулах боломжтой. Үүсгэх гэж дараад зураасан код бичээд хаана. За нэг бараан дээр хэд хэдэн код оруулах боломжтой. Дараагийн лавлах хэмжих нэгжийн ангилагч. За энэ програм дээр анхны утгаараа бүлэгдсэн байдаг. Тэгээ шаардлагатай тохиолдолд шинээр хэмжих нэгж үүсгэх боломжтой ба хэмжих нэгж ангилагчаас шүүж сонгож болно.
Гэхдээ жишээлбэл бидэд за энэ дээр ингэж харж байгаа сонгох гээд гарах юм бол бидний сая шүүж оруулсан юм маань оролт ирж байна. За эсвэл шинээр үүсэхдээ нэрийг заагаад тэгээд хадгалчин гэсэн үг. За агуулгах лавлах нь болохоор олон түвшин шатлсан хэлбэртэй байж болно. Мөн хэдэн ч тооны агуулгын мэдээллийг оруулж болно. Аль нэг агуулгын бүрэн мэдээлэл нь заавал байх ёстой ба аль нэг агуулгыг үндсэн гэж ашиглах гэж заах ёстой. Учир нь тухайн заасан агуулгын мэдээллийг ажил гүйцэтгэх програмд оруулахад анхны утгаар нь ашиглана. За тэгээд шинээр агуулга үүсэхдээ гэрчлийн заагаад хариуцлагатай этгээд эсэхт бол ажиллагчдаасаа сонгоод оруулах боломжтой. Агуулгын төрлөө сонгож өгч болно. Мөн үнийн төрлөө бас оруулах боломжтой. За энэ бичлэгээрээ тэгэхээр барааны нэр төрөл болон агуулга дээд системийн лавлгаа болон тохироогоо нүтэн танилцлаа. Анхаарал тавьсанд баярлалаа.